Техник потешкой дух. Техник нутри дурсан полсков. Ханта. Бүгдийг хийж үзье. Өсөн хоцор цахлаа ургуулж өөр цайтал цугаалж өндөө бахха байсан. Охо шатаачгүй эмхтэй болё. Онэрэ Нөгөө залуучин яв, найзуучин юу гин одоо хамдаа орондоо юу гадаа юу ганд дугадаад алдаа дутагдaltaй минь хүлээж зүсэх баярлаа. Hello. За, та нарт энэ бичлэгийг үзэх өдрийн мэндийг хүргье. За тэгээд бичлэгтээ орцгоё. Одоо Бангкок алах чинь. Одоо миний хамгийн сайн мэддэг годом бол юм. Яг Йоханнахан мэддэг ганц газар гэх юм уу? Намайг 2 сар ингээд дугааргүй явж байгаа. Энд чинь ингээд амар гайхалтай юм чи 2 сар дугааргүй яваа гэдэг чинь тийм ээ. За ямар ч байсан банкны данстай олчлоо. Банкны данс ч гэж байх үү. Дансны дугаартай олчлоо. Тэгээд одоо дугаар утасны сэмтэй болъё доо. Нэг шууд би жилийн гэрээтэй тэнгуүт ингээд сар бүр данснаас ингээд хасагддаг, суудгагддаг. Тийм дугаар авахыг хүсэж байгаа байхгүй юу? Тэгээс биш яг ингээд сарын ингээд шууд $50 дугаар амар байгаа. За бороо орж ин да манайхаа. За цэнхнээсээ юу гаргаж ирээ да? Шүхрээ гаргаж ирээд. Сая болохоор арай гайгүйсэн чи одоо болохоор бүр ширүүсчлээ. Монгол цаас ороод өвөл олоолах гэж. Энэ зүгээр бороо ороод өвөл олоол гэдэг нь наа юу болсныг хараач. Бүрээрдөө ингээ гоймон л идмээр санагд. Гоймонч гэжтэй ер нь бол халуун ногоо идмээр санагдадсан байхгүй юу? Яа, үтсэн чи би бултак болчихсон шүү дээ. Oh my goodness. Oh. Яа. За тэгээд миний цүнх дүүрсэн тэгээд юугаа 2 бэлгээ ингэртэй хийчлээ. Одоо тэгээд автобусандаа сууя да. Өөр зүйл хиймээр байгаа ч гэсэн миний биений юмсан байгаа болохоор маш өвдөлттэй ирж байна. Надад тэрийг хийрч үуч байхгүй юм шиг. Зүгээр л буцаа дөө. $12:39-өөс автобус явна гэж юм. Тэгээд замаараа нэг аптек орчлоо. Тэгээд 12 өнгөрт юунд энэ сууж байгаа. Тэгээд ямар ч юм явъя да гадаа бороо орж байгаа болохоор тийм байна. За, утгагүй би чип бизнест явах болно. Би түүнийг хүсэж байна. За, утгагүй тэгээд тэр цонхны цаанаас өдөрөө бичлэг хийцгээе. Мэдгүй яг хизээг нь мэдгүй юм. Гэтэл би чип бизнест явах болно. Тэгээд энд бол бүр яг цагийн дагуу ингээд яг автобуснууд нь яг ингээд тээврийн хэрэгслүүд нь явдаг нь бүр гоё заяа. Гэтэ заримдаа тэнэг. Дээр би сургалтаа тараал бүр ингээл үнэхээр хурдангүйгээд би замаараа дэлгүүр ороод тэгээд нөө том хүүхдэд нь бэлэг авах гээд тэгээд ялцчихгүй нэг 5 минут хэртээ ер нь өөрийнхөө явдаг цагаас хоцорчихсон. Тэгэл бүр гүүгээл очсон чинь хамар шүргэмээр яг ингээ урдуур баан яваад өгдөө. Яа би бүр ингээл ямар тэнэг юм бэ? Тэг араас нь гүүгээд тэгээд тэр чинь болохгүй штэ. Тэр цамж тэгж гүйж болохгүй штэ. Тэг гүйсэн ч угаасаа зогсохгүй. За тэгэл ямар тач ирлээ. За ер нь бол тэгэл миний амьдарч байгаа өнгө төрхөл нэг иймэрхүү тэг яг л улаан улбар шар өнгөнүүд л байна да. Тэгээд бороо орж байгаа болохоор одоо ингээл яг тийм сэрүүн хүүтэн жихүүн байна гэдэг чинь.
Та нар намайг даарж гинэ үү гэж бодож байна уу? Би даарж байна. Уул нь хилний сургалт 7 өнөخت 2 удаа ордог. Тэгээд 2 удаа яг ингээд жижиг хот руу явахдаа дэлгүүр ороод идэх юмнууд авчдаг байсан чинь одоо 2-7 хоног хилний сургалт маань ер нь амарж байгаа. Тэгсэн чинь би ингээд гэрээс ч гарахгүй, ишээ тийшээ ч явахгүй болонгууд ингээд юм аммаар санагдаад тэгэл заримдаа ч хүн яг ингээ орой хоол идмээргүй санагдвал өрөөнөөсөө гарахгүй штэ. Тэр үед өрөөн дотор идэх юм байхгүй болохоор юм ирсэн байгаа болохоор зүг харцсны юмдаа ууй гэж бодлоо. Би нэг 20-оос 25 ширхгийг авчирсан баг. Тэгээд нэг юм уутан хийгээд тавьсан байгаа байхгүй юу? Тэгээ яг хүний нүдэнд ил биш байхлаар яг хүн уудаггүй юм шиг байна. Ямар ч гэсэн би хаана яг бүр толгоо өвдсөн яг ингээд нэг тийм би жаахан өвдөд байгаа ч юм уу дархлаа жаахан унаад ч байгаа юм уу тиймэрхүү үедээ яг бүр зориж уудаг. Тэхээс ш нэг тийм байнгуй гэж бодоод байдаггүй юм байна анзаарсан. Хоол боловсруулалтын төлөө айгуу сүрхий ингээл кигатай салхилээ малхилээ. Би ч юм гээл яг хоо. Бас нэлээд хөөрхөн шиврээ бороо болохоор устай юм шиг байна. Одоо ер нь модны сүдэрс жаахан салхилал байж байгаа л тэгэл буцаал авах юм байна дөө. Үнэн гоё тэнгэртэй юм аа нэр. Сая ороод гарч ирсэн чинь тэ ингээл шиврээ бороо нэр өдөр өнөрөнгөө орох гээд амлуул гэсэн чинь пак гэл байхгүй болсон. Одоо гэтээ яг энэнд нь хууртаад явж болохгүй заяа. Дээр би заа яста гайгүй байна мэн гэж бодвол кигадаг болцсон сте. Маар хол очоод байжсэн чинь бороо нь бүр амар орчдээ. Тэгэл би али чи энийг өмсгий хаахгүй өөрийнхөө юм тайлж өгсөн үү. Кига бороошх нэ хоёлаа орё хөө. За тэгээ юу өдөржингөө л бороо орох гээд байгаа юм шиг харагдаад байсан. Нөгөө нэг тэнгэр чинь ингээ сайхан цэлэмцэн байдаг байж байгаа. За тэгээд ардаас ус ингээд ер нь бол борооны үйл ирж байна. Тэгээд нэг хэсэг хугацааны дараа ч юм уу хэдэн цагийн дараа ч юм уу дахиад бороо орох нь ойлгомжтой. Миний өрөөгөө цэвэрлдэг их цэвэрлэгээний өдөр байгаа. Бусад өдрүүдэд нь болохоор ер нь бол нэг өрөөгөө цэвэрлдэггүй. Өмнө нь болохоор ирснийхээ дараа ингээл өдөр алган цэвэрлдэг байсан байхгүй. Тэгснээ ингээд гинт. За зүгээр ингээ өөртөө бас ингэж ачаал олож яхаар яг ингээд өөртөө жоохон цэгцтэй байж байгаа. Тэгэл яг 7 хоногт нэг бүр ингээд бүрэн цэвэрлэгээ хийжээ гэж бодсон. За тэг ямар ч байсан нэлээд замбрааг байгаа. Тэгээ одоо эхнээс нь өрөөгөө цэвэрлжээд дараа нь угаалгынхаа өрөөг цэвэрлжээд тэгээд тоосоос оруулчаад чигтэй цэвэрлэгээ хийгээд тэгээд байсан. 3 хоногийн өмнө энийг галтгооноос холгон ажиллагаагаар авчирсан байгаа. Тэгээд одоо буцаадаа нөгөө миний сарын тэмдэг ер нь одоо жигдэрж байгаа. Тэгээд нэг тийм яг шоколад идмээр санагдаад байлсэлэн ямар нэгэн тийм амттай юм идмээр санагдаад байсан болохоор энийг авчирсан. Тэгээд сарын тэмдгээс бусад үед би ерөөсөө тийм шоколаданд жаахан тийм дурамчхан байдаг ч гэсэн яг сарын тэмдэг ирэх төхөөд ирэнгүүдээс сарын тэмдэг ихний 1-2 өдөр ч юм уу яг нэг тийм шоколад л идэхтэй гэдэг бодлоо энэгээр энэ удаад арсан байгаа. Миний камерны хөл хугарцсан тэгээд амар аргыг олж л хэрэглэхгүй бол цаадах чинь яхан
өөртөө байгаа. Тэгээ тийм байна. Тэгээд одоо юу хийх вэ? Нэг уул нь ингээд сургалтанд хэлний курс нь 2-7 хоног амарсан байгаа. Тэгээд хэлний курс ордог байхад бол яг ингээд 7 хоногийн 2 өдөр нь бол хэлний курстэй суугаад тэгээд завгүй. Нөгөө 2 өдөр нь бол амралтын өдөр гэсэн үг юм. Тэгээд бусад 3 өдөр нь болохоор яг 3 өдөр би яг дасгал хийдэг. Тэгээд 3 дахь өдөр нь болохоор бас ингээд өрөөний цэвэрлэгээтэй. Тэгэл 7 хоногийн хуваар маань ер нь ингээд битүү байдаг. Тэгсэн чинь яг ингээд сургалт амарснаас хойш ингээд миний хуваарж байгаа ингээд амар доголдолтой болсон. Яг юу хийх нь ингээд амар тодорхойгүй. Гэтэ одоо угаалгын машин дах угаасан хувцас гарч байгаа бах. Тэгэхээр очиж дийлхий гэж бодож байна. Хоосон цаасан дээр яг одоо юу ингээд яг толгой дотор бодогдоод байгаа лээ. Нэг тэрийг амжуулчих юмсан, тэрийг хийчих юмсан гэж байгаа бодогдоод байгаа. Эхлүүлмээр байгаа. Альсэл ингээд болмоор байгаа. Сосоомоор байгаа. Тэр зүйлсүүдээ гялс цэцлэе гэж бодож байна. Би нөгөө шуудангаар авсан номоо өнөөдөр л эхэлж байна. Энэ миний ингээд хамт амьдарч байгаа айлын аав нь 48 настай. Тэгээд ер нь уусаа тэг Европ хүмүүс шүү дээ 48 таг гэхэр чинь тэгэл баг 27-8 тэмжиг амар залуу харагдана. Тэгээд сая гэхэд ямааны махаар ер нь бол хавирга шарж байгаа. Тэгэл бүр ингээл амар цоглог ай 50 гутаа зүгээр ингээл галтгооныхоо өрөөнд бүжиглэл бэжлээ. Тэгээд одоо 2 давхарт гэхэд бүр ингээл нөгөө хоолных нь өндөр нь бүр ингээл сэнгэнэл юм заяа. Миний ингээд нүд хүртэл ингээд юу яаж байна. Одоо ер нь бол сонгоных нь ер нь ингээ хоолных нь үнэрт ингээ хамар цоригж ин гэх юм уу. Тэгээд та нарт энд уншижсэн чинь нэг өгүүлбэр бас таалагдаад тэгээд бас хуваалцъя гэж бодлоо. Би өөрийн ихтгэл үнэмшил, нөхөрлөл, ажил, бэлгийн чиг баримжаа гэд бүхий л амьдралаа ултайхан шуун эргцүүлж үзээд өөрөөсөө асуув. Энэ бүхэн аль нь миний өөрийн санаа байсан юм бэ? Эд бүгд миний хүсэл эсвэл нийгмийн тулгалт уу? Сэтгэл дотор буй ихтгэл үнэмшлийн аль нь миний өөрийнх, аль нь гадны нөлөөтэй зохиомл зүйл юм бол би хүний хувьд миний мөн чанарын хэр хүсэг нь төрөлхийг хэдий хэрэгсэх нь нийгмийн соёлын нулуун дор бүрэлдэн тогтсон юм бол миний харагдах, бусадтай харилцах, бие авч явах байдал бусад хүмүүс хэр их нөлөөлсөн бол миний араас нь хөөж хамаг амьдралаа зарцуулсан зүйлээс хичнээн зүгээр л халтар ягаан туулай байсан юм бол амьдрал надад хэн байхыг минь заахаас өмнө би хэн байсан юм бэ? Яг энэ сүүлийн өгүүлбэр надад бүрэнхий гой тусч байна. Нэр нь тийм дээ. Амьдрал надад хэн байхыг минь заахаас өмнө би хэн байсан юм бэ? За бид хоёрын 3 дахь сэлгэлэлт явагдаж байна. Зөвөр ингээд гэртээ ороод орон дээрээ хэсэг амарж байгаа л буцаал гарч ирээл тэгснэ ингээд нэг цаг болсноо буцаж ороод өдрийг нэг иймэрхүү те сайхан гарч ирээл энийг хараад ваа минийхт байна уу гэсэн чинь минийхт байдаг өнөс. Арай за тэр жаах. Би өөрийнхөө хийх гэсэн юм байна л та. За ингээд ямар ч гэсэн чихэр тавьсан байна. Ямар нийттэй юм бэ? Хөөрхий миний бо. Энийгтэй яг юу гэдэг юм бол аимш одоо нөгөө энэ чинь одоо ингээд тавьсан байгаа хулууг бас ингээд нэртэй л байлгүй дээ тий. За би өөрийнхөө асаах ч байна. Тэг ямар ч гэсэн асаач бол зүгээр ах гэж бодоод уулна. Дотор нь заяа ингээд байсан юм байна заяа. Ихтэй унтарчиж. Зя. Энэ миний 0 өрөөний пар. Тэгээ доотлон шууд. Доотлон ямар ч юм завсаргүй юм юу шугам байгаа. Тэгсэн чинь би тэр доор утсан маачлаа. Энэ бэлээ бүр үнээр дулаах юм байна ёо. Ямар гоё юм бэ. Энд ийм халаастай. Ийм жижигхэн. Ёо ямар гоё дулаах юм бэ лээ.
Ийм байна. За би Хамбург явах гол сууж байна. Тэгээд манай нээз данч ирдэг вэ. Би хүлээсээр бид хоёр автобусаар явна. Буссаар явна. Гадаа өстө нэр үнэхээр хүтэн байна. Хөлтлөө. Тэгээд яг дулаалж болох л байсан л тэгсэн чинь би өчтөр нөгөө нэг ногоон цамцаа хатчихна гэж удаад угаацсан. Би маргааш бас дахиад Хамбург явах учраас тэгээд хатчихна гэд угаацсан чи өнөөдөр нөгөө нэг бороо ороод байгаа болохоор би нэг юутай хүүтэй тэгээд нүүтэнд хатаагүй. Тэгээд би өнөөдөр ийм энэ бомбортойгоо тэгээд шууд нэг ийм подуулахтай тэгээд күлтчихгүй л яж. Нөгөө нэг харт ганц цамцаа штэ ярьж бариу. Тэр харт цамцаа бас угаацсан тэгээд хатаагүй. Тэгээд хатцсан өмөдч байсангүй. Тэгээд нэг ингээл байж энэ. Алтан шаргал өдрүүдийг туулж явна да. Тэгээ өнөөдөр хамгийн гол нь нөгөө найзтайгаа хамт Хамбург орчих юм бол маргааш ингээ ганцаараа Хамбург ороход ямар ч асуудалгүй юм байна да гэж бодоод өнөөдөр угаасаа хувцас өмсөх гэсэн чинь нөгөө цайны ганц джинс өмгөө яг уртлаар хатааг байх юм. Яг энэ сэрээ. За яг хоо тэгээ явдалтай хатчих байлгүй тэгээ өмсчлөө. Өөр энэ джинс байгаа ч гэсэн жоохон тухгүй байгаад байдаг болохоор яг энийг л өмсмөр санагдаж байна. Хар цамцаа өмсөөд мэдээж гахаатай гадаалгүй өмснө. Би уул нь 9-19-оор явах төлөвлөгөөтэй байсан ч гэсэн өглөө гинт сэрээд 7:43-д явахаар болчихлоо. За өнөөдрийн явалт эхэлж байна. За тэгээд ямар ч таач Хамбург орцгоё. Өөртөө амар итгэлгүй те. Бичлэгээ хяналтж байгаа хан байна. Тэгээд энэ хэсэг дээр болохоор би одоо байгаа яг энэ газараасаа тэр жижиг хот руу очих гэсэн чинь амралтын хагас сая өдөр болон бүтэн сая өдөр эндээс автобус явдаггүй болж таарад. Тэгээд би энэ хамт амьдарч байгаа айлынхаа хүнээр ер нь бол хөргүүлсэн. Тэгээд үйл явдал бүргэлжлэнэ. Яг л нөгөө нэг бүтлэн бөксөөрөө иргэн гэдэг нь энэ ах та. Ингээд жижиг хот гэсэн мөртлөө эндэн заяа ингээд за яг бүтэн сайн бол бүх нийтийн амралтын өдөр окей тэгээ юу ч явахгүй гэж болох байхад хагасаа өдөр нь ингээд автобус явахгүй гэж яхаа юм. Жижиг хоттон шүү дээ. Тэгээ хамгийн гол нь би одоо энд суугаал юу явах хэвээр ядаж тийм Хамбург руу дөхөх юм уулна. Өглөө би бас даарч магадгүй гэж бодоод энэ гутлаа өмссөн. Ядаж шагаанаас дулаах юм уу гэд. Тэгээд уулын пүүзээ өмсөе гэж бас нэг хальт бодсон дараа. Тэгэл энтэйгээ гараад ирсэн. Тэгээ би одоо ер нь бол Хамбург руу явахааргүй болсон. Ягаад гэвэл автобус байхгүй. За тэгээд за болоо тэгвэл одоо нөгөө фитнестэй ядаж дасгал масгал хийгээд те нэгвэр цагийг бас хөгжилтэй явж агаад тэгээд орой 5-аас ингээ хүн намайг ирж авахаар явъя гэж бодсон чинь ингээд пүүз ахгүй ядаж пүүзсэн бол те дааварж ядж ийсэн өмсөд ирсэн. За энэ 44-өөс 48 гэдэг харьцмаар нь болохоор нэлээд том юм байна. Надад нэлээд том болохоор тэгэхээр 40-оос 42-ыг авч үзье. Тэгэнгүүтээ энэ хоёр нь бас нэг хоёр өөр төрлийн юм байна. Энэ нь болохоор ийм гүлгөр, энэ нь болохоор ийм босоо ийм судалтай. Тэгэхээр энэ судалтайгаас нь тэгээд 40-оос 42 арзмаар энэ хар өнгөтэйгөөс нь авлаа. 6.9 гинэ. Энд ажгүй юм шиг. Тэгээд надад материал нь ер нь таалагдахгүй байна. Ийм сул материалтай гэх юм уу? Амар сулхан. Тэгээд нэг тийм ямар ч бийгүү. Зүгээр амис авахтаа өртөлтэй нэг тийм бие ми хараад идэг те. Яг нэг энэний материалууд арай дээр байна. Гэтэл биш. Яа хүүхдээ амслаад таарах юм байна дөө. Энэ ямар хөөх юм бэ? Бараг энийг авчих уу? Зя. Эндээс бас авъя гэж бодлоо. Явжсэн ч юм байлаа. Тэгээд хамгийн зөв өнгөний сонголт одоо энэ юм шиг байна. Цагаан 2 хар. Тэгээ бусд нь болохоор ингээд яг
Арзмаар нь нэг бол таалагдахгүй, нэг бол ингээд зураг байсны одоо энэ өнгөн ч юм уу жоохон сонио. Би яг ийм гадар хувцас аммаар исэн байхгүй юу? Явж исэн чинь би энд таарчлаа. Том юм аа. Ийм цамц олж ирлээ. Энэ л хүүрх юм ээ дүү. Зөвхөн шууд хараад өмсөж авчдаг байсан. Ваа. Яа гоё юм бэ? Дулаах юм өмсөн чи дан нөгөө нэг юм нимгэн бомбортой байсаар аваад. Арзмаар нь бас таарч. Энэ бол өстой хөөрхөн юм байна. Би ийм мөнгө сонирхдаггүй ч одоо хамаагүй. Тэр энд хамаагүй. Яагаад гэвэл амар гоё дулаахан. Би ингээ усанд орсныхаа дараа энийг өмсөд гоё ингээ өрөөндөө гоё ингээ суугаал ингээл бас амарч болно. Оо. Амар цоглог харагдаж байна уу? Надад тэгж байгаа юм шиг санагдаад байна юм. Хөөх юм аа. Яг ингээд тийм ч зузаан биш, гэтээ нэмгэн биш. Тэгээд нэг тийм гой дулаахан. Яг хэрвээ дулаахан өдөр гэх юм бол энийг өмсөж шууд гадуур нь шар бомбоо өмсөж болохоор. Гэтээ хамгийн гол нь миний сонирхоод байгаа энэ нэхийн бүр амар уурт. Тэгээ яг үнэндээ энэ ийм юм өмсдөг болоод ингэ байгаа хэлтэй. Гэтээ богинохон байсан бол гоё ахгүй юу? Яах вэ? Би нэг аав ээжийн хувцсыг өмсөж тоглож байгаа жоох хүчтэй санагдчих. Оо. Ихтэй хөөх юм аа. Бодолтой. Оо. Миний өнөө өглөөхөн угаагаад өмссөн цамцыг минь яасан бэ гэж. Үсэн унтсан. Энэ болохоор 99-ээс 59 болсон. Оо, ийм хувцас ингэдэм юм уу? Би өмнө нь ийм төрлийн хувцастай байгааг болохоор. Оо, энэ ямар тийм юм бэ? Оо, за гоё. Надад таарах харьцмаар авчихсан гэж бас юу аах вэ тий. Одоо энэ минь гэвэл ингээл болж л байгаа хгүй яг үндэ даарахгүй л байвал зүгээр. Надад тийм гой сайхан юм нэг хамаагүй зүгээр. Би даарахгүй байвал тэгэл хавск. Зүгээр ихний жил мэлхтэй бол зүгээр юу гэх вэ? Энэ их бүр ямар урт юм бэ? Амар инээдтэй нэг хүн над руу амар сүрхий харсан чинь би нөгөө нэг яг энэсгээ эрэхтэй нөгөө ингээд эрэхтэй хувцснууд байгаа юм л да. Тэгсэн чинь би тэр хэсгээр нь яваад байгаа юм байна. Тэгснэ хамгийн гол нь тэндээс нөөсч үзээд байгаа юм байна. Миний сонирхол нэг иймэрхүү. За та нарыг намайг харахаас өмнө би ингээд энэ ямар мэдрэмж өгж байгааг нь хэлээ заяа ингээд бүр амар гоё үлэг идүүлсэн юм шиг мэдрэмж амар гоё мэдрэлт юм байна. Энийг хараа ийм. За одоо гэхдээ ингээд өөрийнхөө хөгжилтэй царийг харуулъя. Яа, арай. Нэг хараа. Надад таалагддаг. Тэгээ бүр ингээд үнэхээр дулаахан санагдаад. Чарцмаар нь таардаг. Би ингээ гараа дэлгэцэн баг шүү манайхаа. За яг арзмаарыг харж үзье. Арзмаар нь гэхдээ хичнээн багслаа ч ингээд тий надад таардсан арзмаар болно гэж басаа байхгүй. Одоо яриа нэг хүн шиг юм өмссөн харж байна ингээ гар уран гарч ирж байна шүү дээ. За ээл нь бол томдж жоохон гэж чи бас томдж байна. Нэг тийм яг биений маань их төгөхөөр ингээд нэг тийм дотор мохоо оргоод тэгээд бөөлж муур санагдаад байдаг. Тэгээ яг нэг тийм мэдрэмж гинт төрөө явчлаа. Дотор хутгалдан мэдрэмж. Аль эсвэл зүгээр нэг бараануудаас нь болоод
тэгж унагтчихэж магадгүй. Саяны тэр синхрийг авсан бол бүр ингээд 100-аас даваад нөгөө нэг ингээд авсан хатаасны мөнгөө маргаашин шууд ингээд бараг бүрдийн үрэх байлаа. Яг гэвэл нөгөө одоо Монголоос ачаа ирж байгаа болохоор тэрний дайврны мөнгө гээд хасадна. Тэгээд дээрэс нь фитнес би бүртгүүлсэн гэдэг. Тэгэл ер нь бол бараг ингээд тусчих гээд байгаас. Тийм болохоор саяны тэр цэнхрийг за түртээ яадсан ч да. Тэг болчихлоо. Тэгээд одоо болохоор энэ шор болохоор арай нимгэн болохоор ядаж цүнхэлчүүл авар бага юм да. Тэгээ нөгөөтгөө өмсч гэж бодож байна. Дулаахан болчлоо манайхаа. Гоё. За. Надад санаа зовхооргүй болсон шүү гэж. Зүгээр л дэлгүүр ороод ийм ховтос аваад өмсч болохоор хахад чи ингээл гадуур авсан санаа зовоол байгаад байсан байдаг. Та нарт бүр ярих юм амар их байна. Утсан ирсний дараа би ингээд байнга хардаг нэг дэлгүүр рүү ордог байхгүй юу? Ер нь бол би хажуугаар нь байнга зүрдэг. Тэгсэн чинь тэр дэлгүүрт бүр юм үнэхээр хямдхан мэдээ яг би ингээд энд ирснээс хойш орсон хамгийн хямдхан дэлгүүр. Тэгээд ер нь миний энэ байгаа газар ер нь миний бодлоор ингээд амар үнэтэй газар юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Яг тэгсэн чинь ингээд хамгийн хямдхан ер нь өртөг багтай газар нь тэгж яриад авах юм бэ. Би ихтэй тооч ханартай юм дагсан байна. Энэ бүр амар гоё ингээд булгадаг. За надад нэг удаагийн өмсөг пүүз болдонч гэж юу яхаа усан чинь би тэр дэлгүүрээс олчвол яах вэ? Ямар ч энийг өмсөд өнөөдөр дасгал хийцгээе. Oh my god яна. 39-ийг бодроо. Би өнөөдөр нэг юугаа яагаад готлынхаа улавчийг хийхгүй өмссөн байхгүй юу готлаа. Тэгсэн чи ёо бүр ингээд хатуу ултай гутал гэж энийг л хийлнэ. Би нэг хар цамц авсан. Энэ гэрлэн жахан. Энэ хэсгээс харуулах уу? Юу н өстө хөөх юм байна. Фитнес үнэхээр ингээд ороод ирсэн чи амар гой санагдчихэв. Энэ болохоор ингээ ховтос салхи өрөө нь шууд юм дээврийн өрөө. Угаасаа ер нь энэ миний байгаа газар ер нь ихэнх нь 2 давхар барилгууд тэгээ 3 дахь давхар нь дээврийн өрөө. Тэгэл тэрнээс дээш тийм өндөр барилга байхгүй. За энэ ингээд толно байна. Энэ болохоор ингээ 0-ийнх нь өрөө. Энэ өөр ингээд шууд нэлийн хөдөө өндөр тол. Ихэнх юм нь ер нь ингээд автомат тэгэнгүүт би ингээд дэлгүр мэлгүр орох гингүүт ингээд хаалганы бариул хийж байгаа. Ганчангийн алсаас чамайг хараад мэдрээ донгойч штэ. За ямар тач одоо окей. Тав хүртэл. Гоё. Одоо юутай болсон юм чи пүүстэй болсон юм чи хөрхөн гүйж болох баха. Гоёлсан. Яа. Яаж ч гэдэг юм тий. Хүн нэр нь тэгээ яг нэг юм боцсон юм шууд ирдэг те. Би ингээд энэ фитнестэй ингээд үрж явах цүнх авъя гэж бодоолсон. Тэгсэн чинь тэр дэлгүүрээс олчихсон. Тэгээд хамгийн таалагдж байгаа юм заяа. Үнэн угаасаа боломжтой байсан. Тэгээд ингээд нэг тийм том биш заяа. Бүр яг гоё хэмжээтэй. Бүр ингээд миний бодож исэн бүр хамгийн хөөрхөн хэмжээ юм. Сод гэсэн бас царайлаг. Ер нь энд царай муутай юм байхгүй хаа. За яашаа сууч. Дулаахан байна гэдэг чинь нэрээ энэ үлээ бүр ойр доён зузаан музаан хувц өмсөөгөө энэ тийм дулаахан санагдаагүй удсан биш. Гоё. Таалагдчих шүү. Зарим зүйлсийг би ер нь л хэрэгтэй гэж боддог. Тэгээ би хүүхдийн тасгаас 2 зүйл авсан байгаа.
За тэрийгээ би ингээд таарах үгүйг нь мэдгүй ер нь ингээд харсан чинь надад таарах юм шиг санагдаад тэгсэн чинь уул энэ хэдэн настай хүүхдийг байлаа да. За ямар ч байсан хүүхдийг. Тэгээд энэ байна. Нэг нь болохоор энийг би унтлахын үе шорт болгоё гэж бодсон. Би ягаан хувцас авлаа. Энэ бол бас. За яг энийг өмсчихэд уулзъя. Так. За өмсчлөө яг таарна гэж бодчихсон. Таарж ийн. Тэгээ ханцуун жах иймэрхүү нэг хурамруу дутуу. Гэхдээ хамгийн гол нь би энийг 2.99-ээр авсан байхгүй юу. Тэгээд гэртээ өмсөж хөөрхөн л гацтай. Тэгээд шорт нь бас амар хөөрхөн таарж ийн. Ууса хараад. За болох юм байна. Шорт нь ч гэсэн бас ижлэх үнэтэй байсан. Тэгээд дахиад нэг ийм цамц авсан. Энэ бол яг том үний тасгаас. Зя. Одоо энийг өмсөж. Тэ. Яаж нэг өмсөн шүү дээ. Нүгүүн үлдсэн л хаттай. Энэ цамц болохоор амар хөөрхөн. Материал нь гоё. Яг дажгүй гэж хэлж байна. Дажгүйгаас гоё. Тийм яллаан амар сонин материалтай биш. Өнөөдөр би нөгөө тэр Хамбург орвол Монгол айлд очиод тэгээд ачаага авна. Тэгэхдээ ингээд айлд орохдоо юу авч орох уу гэж бодоо зэ. Тэгээд ядаж нэг жимс авъя гээд тэгээ нэг усан үзэм нэг сүү хоёр аваад тэгээд нэг шоколад авд юм уу гэж бодоод. Тэгээд яг авчихсан чинь бодож байгаа хгүй. За хамгийн гол нь ингээд бүрхэг ингээд очиж чадахгүй гэдгийг ингээд би ер нь мэдсэн. Гэхдээ яг хөө ингээд хэрвээ ингээд автобусаа ингээд хайжгаад очих юм бол ер нь тэр айлд өгнө. Хэрвээ очиж чадхааргүй бол би энэ шоколадыг идэх болно гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээд уул нэг 3 эмтэй орчмоор санагдаад идэг. Гэхдээ яг ингээд миний очих магадлал те ингээ 30% таа байгаад идэг. Тэгээл би за шоколадын болъё гэж шоколадын буцаагаал энэ хоёрыг аваад тэгээл яг 2 цаг хичээсний эцэст явж чадхааргүй болол тэгээл энэ хоёр миний хотод руу орж байна. Яг 1800-ын бараа гэдэг шиг л. Зя игэмэр. Амар өнөмшлөлтэй харагдаж байна уу? Би л өөртөө итгэж байна. Тэгээд өмнө нь ер нь бол 2 цаалуулаад тэгээд тэрийгээ юу өвдөлтийн ер нь бол юу яагаагүй мэдгүй идэхгүй л байгаад хийсэн. Ингээд нэг жил болсны дараа идэхгүй тэгэл яг ингээд цус гардаг хിവэрээ, идэ гардаг хിവэрээ байгаа лангуут нь зөөс ингэж өөрийгөө зовоож авах. Зүгээр идгээ идөө гэж бодоод тэгэл пирсинг ахуулсан юм да. Ахуулсан ч гэжтэй зүгээр эмгийг аваад. Энэ их тесттэй хөөх юм аа. Ирэхчгүй инээнд гэхдээ нэг тийм миний чих харьцлахгүй л хэлгүй дээ. Яа, гоё харагдчихээн. Гэтэ надад бол унждаг эмэг бол нэг таалагддгүй. Тэгэхээр энийг бол би зүхгүй байх бах дотлохын. Тэгээд ялангуяа могоож байгаа мэдхгүй. Мэдхгүй наа. Би энийг ингэ гэж бодсон. Том орол минь ордгоо. За. Хей. Яар эвгүй юм бэ? Нэг тийм. Яваасаа л эвгүй л байх л та. Би нэг бяруу шиг л харагдчих. Сэтрэл болчих. Айн биш ээ. Нэр яг хаана цаалд юм бол нэр. Болохоор тиг 29-ийг энэ 1 евроных. Оо, унчлаа шүү дээ.
Жохон хавчж жоод. Өөрийгөө ингэж зугаацуулах гэж тийм. За ямар хэдэн 100 мянгаар юм аваад тэгээд байгаа ш тийм үстэй. Энд чи нийлэнгүүтээ ингээл нэг явраа штэ. Тэгээд хамгийн гоё нь шүү дээ. Яг жинхэнэ гүүрний ажил шүү дээ. Яг итэр 9-ийн хүүхдээр нэг сар болох юм.